Ховжиг базах дуртай хүмүүс наашаага сайхан ойртой суугаарай. Өнөөдөр Италид сүүлийн хэдэн сард бүр дуйланд харж байгаа нэг мэдээллийг та нарт хүргэх гэж байна. Дээрээс нь манай сонсогчид надаас нэлээд олон удаа инстаграмаар асуусан. Тэгээд бас өчигдөр нэг охин YouTube дээр асуусан байсан. Манай найзууд бас байнга асууж байгаа Монголоос. За тэгээд өнөөдөр Киарагийн талаар ярих гэж байна. Яагаад энэ эмэгтэйг ингэж хүн болгон асуугаад байгаа юм бэ гэхээр бизнес эрхлэгч загварын салбарт маш алдартай эмэгтэй зөвхөн Итали биш ер нь дэлхийд даяар. Тэгээ энэ эмэгтэйгийн амьдрал сүүлийн хэдэн сард ингэж оронгоороо эргэж байна. Зүгээр л тэр чигтээ өөрчлөгдөж байгаа. Тэгээ юуны түрүүнд та нар маань суугаад дэмжээд хамгийн ихэнд марталгүй subscribe хийгээрэй. Энэ нь дараагийн сонирхолтой гой бичлэг бэлтэх урам зориг өгдөг шүү гэж сонсогчтой хэлмээрэн. За тэгээ Chiara Ferragni 1987 оны 5 сарын 7-ны өдөр Итали улсад төрсэн байдаг. Түүний аав нь Марко шүдниймж, харин ээж нь бол зохиолч эмэгтэй юм байна. Марина гэдэг. Chiara доороо хоёр эмэгтэй дүүтэй. Ер нь ингээд зурган дээрээс харахад бол гэр бүлэрээ нэлээд царайлаг юм хүмүүс байна. Chiarаг айгүй олон хүмүүс ингээд царайлаг хөөрхөн болохоор нь, өндөр болохоор нь модель гэж бодоод байдаг. Супер модель юм байна, топ модель юм байна гэж боддог. Гэтэ ерөөсөө Chiara хизээч модель байгаагүй. Яг хөө загварын салбарт үнэхээр өндөр карьертай болохоор хүмүүс ингэж боддог. Дэлхийн хамгийн алдартай том брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж ирсэн нь үнэ. За тэгэхээр одоо бүгдээрээ жоохон карьерийн талаар ойлголттой болъё. Яагаад энэ эмэгтэй хүн Италийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд ороод байгаа юм бэ гэдэг талаар ярив. 2009 онд Chiara The Blonde Salad гэдэг нэртэй фэшн блогоор гарч ирчихсэн. Тэр блог нь бол загварын ертөнцид болж байгаа сонио хажим болон томоохон брэндүүд коллекцүүдийг тайлбарлаж ярьдаг загварын блог байсан. За энэ блог нь нэлээд амжилттай явж агаад 2011 онд өөрийн нэр дээр шинэ гутлын коллекц гаргасан. Энэ гутлын коллекц нэлээд амжилттай яваад карьер нь ер нь бол пуужин шүхүүр гол шалтгаан энэ гутлын коллекц байсан. Яагаад гэхээр маш их борлуулалт хийсэн юм лээ. Үүнийхээ дараа зөвхөн гутал биш бусад хувцснуудын коллекцийг энэ загварын блогоор дамжуулаад гаргаж эхэлсэн. Мэдээж хэрэг маш амжилттай явсан. За энэ загварын блог нь бол карьерийнх нь ингээд эхлэл болсон. Загварын блогоос салаалаад одоо нэг юм агентлагтай болсон. Тэр агентлагта өөрийн ээж, эгч хоёртоо болон нэг залуутай ингээд дөрүүлээ нэг баг болж ажилладаг. Энэ агентлагийнх нь нэрийг TBS гэдэг дижитал маркетинг хийдэг бизнесийн зөвлөгөө өгдөг ийм агентлаг. Загварын блогоос гадна энэ агентлаг нь нэлээд их орлого олоход нь тусалдаг. Дараагийн нэг орлогын маш том их үүсвэр нь гэвэл Chiara Ferragni гэдэг нэртэй өөрийнхөө нэрэн дээр брэнд үүсгэн байгуулсан. Тухайн брэнд нь хувцас болон гоёл чимэглэл гаргадаг, маш үнэтэй бүтээгдэхүүнүүдийг бас гаргадаг. Энэ брэнд нь нэлээд алдартай. За ингээд энэ брэнд нэгтэй 3 дахь санхүүгийн их үүсвэр. 4 дахь санхүүгийн их үүсвэр бол онлайн орчин, сошиал медиа, YouTube, TikTok, Instagram. 4 томоохон санхүүгийн их үүсвэртэй байна гэсэн үг юм ихтэй. Chiara нэг пост хийхдээ маш их үнэтэй одоо постууд хийдэг. Chiara зөвхөн Instagram-да нэг пост оруулахад тэр постных нь үнэ нь 52,000-аас 81,000 еврогийн хооронд хэлбэлцдэг. За ингээ бүгдээр одоо үржүүлж үзье. 52,000-ыг үрждэг нь Монгол мөнгөөр за 3700 хааштай гэж бодохоор юу 200 сая төгрөг юм уу бараг. 200 Монгол мөнгөөр 200 сая төгрөгөөр Chiara нэг л удаа Instagram-да пост оруулна. Нэг брендийн одоо хувцсыг өмсвөл зураг авахлахад 200 сая. За 82,000 гэсэн хамгийн дээд үнэ энэ юм байна. Үржүүлж үзье бас 300 сая төгрөг юм байна. 300 саяар нэг пост оруулдаг. Тэгэхээр ямар амар баян гэдгийг нь та нар эндээс л ойлгож болно. За гэхдээ Chiara ерөнхийдөө зөвхөн Instagram-ын постоос гадна цаана дахиад 2 өөр бизнес байгаа гэхээр жилд нийтдээ хэрэг хэмжээний мөнгө олдог гэж та нар бодож байна. Та нарын бодлоор таагаад үзвэл жишээ нь та нар ер нь хэрэг хэмжээний мөнгө хэлмээр байна. За би та нарт хэлье. Chiara жилийн дотор бүх бизнесээсээ нийлээд
20 сая еврогийн ашигтай ажилтдаг. Бүх татвар юмнуудад төлөөд 20 сая евро халаас нь үлддэг гэсэн. 20 сая евро Монгол мөнгөөр бол 74 тэрбум гэж надад гаргаж ирж байна. Тэгэхээр жилийн дотор 37 настай энэ Итали эмэгтэй 74 тэрбумын ашигтай ажиллаж чадчихээн. Нийт хөрөнгөийнх нь үнэлгээ нь 50 сая евро гэж гарч ирж байна. Ажил санхүү нэг иймэрхүү хувийнхын амьдралын талаар ярилцгаая. Chiara Fides гэдэг нэртэй рэпер залуудаа 2016 оноос эхлээд үерхэж эхэлсэн. Үерхэж байж байгаад 2018 онд жирэмсэн болоод өөрийн хүү Леого 2018 оны 3 сарын 19-ний өдөр төрүүлсэн байдаг. 2018 оны 9 сарын 1-нд Fides Chiara 2 Италид дуйлантай маш гоё том хурмыг хийсэн. За хурминд нь бол Италийн хамгийн баян одууд алдартай загварын салбарын хувьд урагдж ирсэн байдаг. Хурмын ерөн сошиал тэр үедээ бүр ингээд дүүлэн тарчсан. За 2021 оны 3 сарын 26-нд Виктория гэдэг нэртэй охиноо үлгийд авсан. Тэгэхээр нэг хүү, нэг охины эцэг их болсон гэсэн. Fides Chiara 2-ын хүүхдүүд бол онлайн орчинд ээж аавтайгаа адилхан маш алдартай болсон багаасаа. За гэтээ хүний амьдрал гэдэг чинь дандаа сайхан үлгэр юм байгаа тахгүй. Fides удалгүй нойр булчирхааны хорт хамтар туссан байгаа. За ингээд хүнд хэцүү хагалгааныхаа үед эмнэлэгт байхад нь Chiara бол Fides-ээс нэг хоромж холдоогүй эмнэлгийн орон дээр ингээ хамт унтаад хорон болгонд байсан тийм хүнд үед нь Chiara бол маш сайн ихнэр гэдгээ харуулсан. Fides-ийн хорт тавдрын хагалгаа амжилттай болоод гэртээ очиод ингээ бүрэн идэгсэн. Одоо бүгдээрээ 2022 оны зул сарын баярын үеийг ярив. Энэ зул сарын баяраар Chiara өөрийн брендийн нэр логог өнгийг ашиглаад Италийн Pandora үйлдвэрлэдэг компанитай нийлээд нэгэн бүтээгдэхүүн зах зээл дээр шинээр цацсан зул сарын баяраар Pandora гэдэг бол италичууд зул сарын баяраар гэр бүлээрээ иддэг баярын амттан уламжлалт амттан гэсэн үг. Энэ амттанг ер нь аль болгон иддэг зул сарын баяраар ер нь хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдийн нэг. Тэгэхээр маш ашигтай ажиллана гэсэн үг багаз. Chiara өөрийн нэрийн Pandora-гоо гаргаад 9 евро 37 центээр зарсан. Бараг 10 евроор зарсан гэсэн үг. Харин энгийн Pandora-нуудын үн бол нэг 2 евро 3 евро л гэдэг. За тэгээ хүмүүс гайхсан яагаад энэ Pandora чинь юм үнэтэй байгаа юм бэ гэсэн чинь Chiara хэлэхдээ энэ Pandora-ны ашиг нь Турин гээд хотын хүүхдийн эмнэлэг рүү хандив болон явна гэж хүмүүст ойлгуулсан. За гэхдээ хамгийн том асуудал бол энэ нь лувр байсан. Oh no. Balocco гэдэг нэртэй компани Pandora-г үйлдвэрлээд Chiara-тай гэрээ байгуулж хамтраад энэ гэрээнээс Chiara 1 саяас илүү еврогийн ашигтай ажилласан. Энэ ашигнаасаа тэр эмнэлэг рүү ямар ч хандив явуулаагүй гэдгийг татварын газар болон шудраг өрсөлдөөний газар Италид олж мэдээд Chiara энэний хариу болгож Instagram дээр пост оруулсан. Тэр постн дээр хэлэхдээ аль хэдийнэ тэр эмнэлэг рүү хандив явуулсан шудраг үнэнчээр ажилласан гэдгээ бол тайлбарлсан. За ингээд шалгаад үзтэл яг үнэндээ Balocco гэдэг нэртэй тэр Pandora үйлдвэрлэсэн компани Chiara-тай хамтран ажиллахаасаа 6 сарын өмнө буюу гэрээ хийгдэхээс 6 сарын өмнө яг хуваасаа буюу биеэ дагаад Турин хотын хүүхдийн эмнэлэг рүү 50,000 еврогийн хандив явуулсан байсан. Chiara бол энэ хандивыг өөрийнхөө нэрээр болгож ашиглах гэж оролцсон боловч энийг нь угаасаа шалгаал мэдсэн татварын газар Chiara бол ямар ч хандив явуулаагүй гэдгийг бас тэр эмнэлгээс нь хүртэл мэдгдсэн. Ингээд баригдаж байгаа. Баригдсныхаа дараа Chiara ойролцоогоор 14 хоног Instagram болон сошиалж чимээгүй болж алга болсон. Chiara 14 хоногийн дараа Instagram-да нэгэн бичлэг постлсон. Тэр бичлэгэн дээр хэлэхдээ үл ойлголцол үүссэн юм байна гэдэг зүйл байсан. За тэр үл ойлголцол нь бол компанийн энэ санхүү нэгтлэн бодох тооцооллыг хариуцдаг хүмүүс хандивын мөнгийг аль хэдийн шилжүүлсэн гэж Chiara бодож исэн. Гэхдээ тэр хүмүүсийн шилжүүлээгүй байсныг нь Chiara яг энэ үед мэдлээ гэж өөрөө тайлбарлсан. Тэгээ хариуцлага алдсан байна. Манай компани зүгээс гаргасан алдаанд уучлалт гуйж гинэ гэдэг ямиг ярьсан. Гэтэ шүүхийн зүгээс бол энийг угаасаа луур гэж үзээд Chiara-д 1 сая еврогийн торгуул ногдуулах шаардлагатай болсон. Тэгсэн чинь Chiara бичлэг дахиж хийгээд тэр бичлэгэн дээр хэлэхдээ тэр 1 сая еврог би сайн үйлсийн аянд хандивлаа гэдэг зүйлийг ярьсан.
Кярагийн өмгөөлөгчд нь шүүхтэй тохиролцоонд хүрэх гэж хичээж байгаа. Энэ тохиролцоо нь гэхдээ аюулгүй сонио. Ямар тохиролцоо вэ гэхээр Кярагийн өмгөөлөгчд бол шүүхээс хүссэн хүсэлт нь Кярагийн хоёр байгууллага дээр хийсэн гэрээнүүд бусад бизнесийн ажлуудыг нь битгий шалгаач. Хариуд нь 1 сая еврогийн хандив өгье. Дээрээс нь татварыг чинь төлөё гэдэг зүйл байсан ийм нөхцөлтэй. Тэгэхээр улсын байгууллагатай бараг солилцоо хийх гээд тэгээ бусад луурийнхаа хэрэгүүдийг гаргаж ирүүлэхгүй тулд гэс 1 сая еврогийн хандив өгөөд бусад татваруудаа төлчихье гэж тохиролцож байна. За тэгээд Италид бол энэ тохиролцоог хүмүүс бүр гайхаад байгаа. Яг юу гэсэн үг вэ? Кяра ер нь зөвхөн Пандоро дээр сайн үйлсийн аян хандиваар дамжуулан мөнгө идээгүй юм шиг байгаа юм. Кяра байн хандив аян зохион байгуулдаг. Ер нь баяр болгоноор том компаниудтай хамтраад өөрийн брендийнхаа нэр лого өнгийг ашиглаад ингээд сайн үйлсийн аян гээд шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлээр дандаа гаргаж ирж идэм байна. Энэний нэг жишээ бол талархлын баяраар Италийн бас нэгэн компанитай хамтраад талархлын баярын өндгөн шоколадыг гаргасан. Энэ өндгөн шоколадаа бас нэлийн үнэтэй зараад тэр бүх ашиг нь нийтдээ хүүхдийн сан руу явна гэж мэдгдсэн. Гэтэ тэр хүүхдийн сан руу явсан эсэхийг нь одоогийн байдлаар арай тогтоогоогүй байгаа. Яагаад гэхээр хэрэг бүх үйл явц ингээд процесс нь явагдаж байгаа шийдэгдээгүй. Өнөөдрийн байдлаар бол ийм мэдээлүүд байна. Энэ хэдэн сарын туршид энэ луурийн сенсац гарч байхад Кярагийн карьер бол доошоогоо бүр навс унсан маш олон брэндүүд гэрээг цуцлсан. Яагаад вэ гэхээр маш олон хэрэглэгчид Кяратай хамтарч ажилладаг брэндүүдийг дэмжихгүй гэж сошиалоор шуурч ихэл Instagram, TikTok, сошиал орчинд үг хийлэмээр идэж луурчин хүүхэн гэж дайрах болсон. Гэрээгээ цуцлсан брэндүүд донд бүр Coca-Cola хүртэл явж байгаа. Италид бол одоогоор маш олон брэнд Кярагаас аль хэдийнэ гэрээгээ цуцалсан. Энэ брэндүүдийг нэрлэе. Swinger, за гоёл чимэглэл үйлдвэрлэдэг Morelato гэдэг нэртэй бас компани байна. Pina, Mofra, Safilo, за Coca-Cola хэлсэн Тусканд байдаг хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг Итали брэнд бас гэрээгээ цуслах талаар бодож байгаа юм байна. Дээрээс нь Mona Lisa гэдэг брэнд бас гэрээгээ цуслах талаар ярилцж байгаа гэжээ. За тэгээд бүх карьер нь унаад маш их хэмжээний татвар төлөх шаардлагатай болоод нэр хүнд нь унаад ингэж байх хооронд Кярагийн амьдралд өөр нэгэн аимшигтай мэдээлэл гарч ирсэн. Энэ мэдээлэл бол ер нь энэ бизнесийн бүтлгүүтлээс луурийн хэрэгээс нь илүү хүнд асуудал байсан. Тэр бол нөхөр нь Кяраг араар нь тавиад залуухан Испани шаргал үстэй модель дагаад явцсан. Нөгөө хор тавдар тусаад байсан Фидец чинь яг хүнд үеийн болсон чинь Кяраг за угаасаа хоёлаа салъя гэд тэгээд гэрээсээ бүх юм аваад Фидец 2 хүүхдээ Кярад үлдээгээд ингээд Миланд байдаг маш баян тансаг зэрэглийн баячууд амьдардаг хэсэгт байдаг гэрээсээ бүх юм аваад Кяраг ийм үед нь орхиод явцсан. Төгс гэрлэлт гэж байхгүй, төгс хос гэж байхгүй. Хайр дурлал, хувийн амьдрал гэдэг бол хизээж дуусахгүй сэдв. Одоо бүгдээрээ жоохон хов баазъя. Фидец Кяра хоёрын гэрлэлт анханасаа тэмж төгс байгаагүй. Бүх зүйл нь олон нийтийн өмнө ил байдаг байсан. Энэ хоёр ингээл байнга лайв хийгээд TikTok болон Instagram дээрээ хувийн амьдралаа фэнүүдтэйгээ ярилцдаг байсан. Телевизийн шоу хийдэг гэсэн хувийн амьдралаараа. Тэгээ хосуудын хувьд бол бүр ингээд нэг жил сэтгэл засалжтай хамтдаа суугаад ярилцаад ингээд гэр бүлийн амьдралаа асуудлаа шийдэх гээд хичээж байгаа бүр нэвтрүүлэг хийсэн. Тэр ярилцлагануудын үеэр маш олон сонсогчид фэнүүдийнх нь анзаарснаар Фидец маш том асуудал байсан. Фидец юу айгүй дураараа, айгүй зөрүүд дандаа ингэж жоохон хүүхэжэг зан гаргадаг. Ямар ч хариуцлагагүй байгаа нь ингээд харагддаг байсан. Маш олон хүмүүс Фидецийг ер нь Кяра яаж энэ залууг тоосон юм бэ гэж байн ярьдаг. За Фидецийн хувьд Instagram-да хэрвээ та нарын Instagram руу ороод үзвэл нүцгэн шалтан зураг хийдэг эрэгтэй. Тэгээд дан эрэгтэй хүн үнссэн, эрэгтэй хүнтэй үнсэлж байгаа зургнууд ингээд заримдаа хийчихдэг. Тэгээд сторич хийдэг. Тийм бичлэгээ чи. Удаа бүр одоо энэ дэлгэцэн дээр харагдж байгаа зурган дээр нэгтлийнх нь болон Кяра Фидец рүү ингээд орилж байгаа, ууралж байгаа зураг байгаа.
Нөгөөдлийнх нь бууланд Кярагийн гар байна. Гаранд нь хурмынх нь бүгж нь байхгүй байгаа. Энэ бол яг сасныхаа дараа Кярагийн хийсэн стори бүгж аваа хийсэн байсан. За энэ уралж байгаа шалтгаан нь бол Кяра Санремо гэдэг Италийн маш том хөгжмийн наадам дээр өөрийнхөө бэлтгэсэн 1 жилийн туршид том брэндтэй хамтран ажилласан эмэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах сургамжтай олон нийтэд нөлөөлөл үзүүлэх ажил энэ шоуны үеэр хийж исэн чинь Фидез очоод эрэгтэй өөрөөсөө олон дүү юм гей дуучинтай камерын өмнө дэлгэцээр шууд явж хахад үнсэлцсэн. Тэгээ Кяра энийг нь хараа шоконд ороод нилээн гомдоод царайн жоохон бараагаад тэгээ яг тайзнаас ингээд Фидез бууж хахад Кяра тайз руу орж ирж байхдаа Фидезтэй ингээд маргалтаад бүх зүйл дууссан гэж хэлжсэн үеийнх нь бичлэгнээс үлдсэн зураг байгаамаа. За гэтээ энэ хоёр бол энэ үед салах гэж байгаа тэгээ салаагүй болсон буцаж нийлээд за ингээд 2024 оны 3 сарын үед салсан байдаг. Гэр бүлийн сэтгэл засалч дээр энэ хоёр явж явах үеийнх нь нэвтрүүлгийн бичлэгийг Фидез яг энэ бичлэгийг Instagram дээр постлсан. Энэ постн дээр Кяра хэлэхдээ Фидез хот тавдрын хагалгаанд орох гэж байхад Кяра айгүйх айсан гэсэн. Яагаад вэ гэхээр энийг давж чадахгүй бол яана гэдэг айц төрж исэн гэд уйлж байгаа. Тэгээ хэрвээ ингээд би өвдсөн байсан бол би давж чадхаар илүү ингээд хүчтэй тэмцэгч учраас би ингээд баг өвдсөн дээр байсан даа гэж бодсон гэсэн Кяра. Тэгээд Фидезийг өвдөх үед нь бол үнэхээр амар сэтгэлээр унсан гэсэн. Олон сар Кяраг үзий ядж исэн хүмүүс Фидезийг сүүлийн 6 сараас хойш үзий ядаж эхэлж байгаа. Тэгээ яагаад вэ гэхээр 6 сард Фидезийн зурган дээр харагдаж байгаа модель эмэгтэйтэй баг энэ модель насанд хүрээгүй юм шиг байгаа юм. Энэ модель эмэгтэйтэй арал дээр ингээд зугаацаад шоудаад хөгжмийн наадам хийсээд уугаад явж байгаа үеийнх нь бичлэг болон зураг цацагдсан. Энээс гадна өөр нэгэн эмэгтэйтэй Миланд бас ингээд алхаад хөгжилдөөд шопинг хийж мэйгээд явж байгаа бичлэг задарсан. За яг өнгөрсөн 7 хоногт задраад бүр шуугаан тарьсан зураг бол Италийн далайн эрэг дээр Италийн нэг жижигхэн хотод зурган дээр харагдаж байгаа энэ эмэгтэйтэй үнсэлцээр шоудаад явж байгаа үеийнхэн зураг бас задарсан. Тэгэхээр нэгэсэндээ бол хүмүүс ярихдаа хоёрын хоёр хүүхэдтэй маш олон хүнд асуудлыг хамтдаа туулчаад Кяраг яг хүнд үед нь хуураад хүүхнүүд хөөгөөд ингээд хоёр хүүхдээ хаяад салаад явцсан юм байна гэдгийг бол яриад байгаа. За өнөөдрийн байдлаар бол Италид гарсан Фидез Кяра хоёрын деливери хэрэг болон салалтын асуудлууд дээр энэ мэдээллүүд байна. Би аль болох хамгийн чухал зүйлсийг нь ярьж танарт хүргэх гэж хичээлээ. Би Кяра болон Фидезийн аль альных нь фэн бол биш. Гэтэ нэвтрүүлгүүдийг нь үзээд энэ хоёрыг сошиал дээрээс хараад байхад Фидезийн ерөнхий бие авч явж байгаа байдал хандлага нь бол надаа ерөөсөө хариуцлагатай эрэгтэй хүн юм шиг надад Фидез ерөөсөө санагддаггүй. Тэгээд хоёр хүүхдийн аав гэхэд бол маш хайнга дураараа нэг тийм хар тамхи татаал хорон ертөнцөөс тасраал үлгэрийн юм хийгээ яваад байгаа юм шиг надад санагдаад байдаг. Тэгээд харин Кяра бол маш их өөрийн хариуцлагыг хүлээгээд ингээд нухацтай байгаад ингэж идэг. Тэгээд ер нь ингээд бичлэгнүүд дээрээс нь харахад Фидез дандаа нэг юм тоглоом хийсэн Кяраг жоох ингээд буруутгасан. Тэгээд Кяраг хитрхийн нухацтай, ууртай гэж дандаа зэмлж харагддаг. Кярагийн хувьд бол жоох ингээд нэг юм жоохон стресстэй ингээд асуудлуудаа шийдэх гээд айгүй хийх юмтай яваад байгаа юм стресстэй хүн харагддаг. Фидез бол хажууд нь амар аз жаргалтай тоглоом хийгээ шоудаал ингээ яваад байгаа харагддаг. Тэгээд та нар юу гэж бодож ийн комент хэсгээр үлдээгээрэй. Цаашдаа ер нь Фидез Кяра хоёрын талаар ярьж ивэл ямар байна? За Фидез Кяра хоёрын хувьд бол юм байна. Гэтэ аль альнаас нь бас болдог баах. Ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд өндөрлөе. Та нар маань яриулахыг хүсэж байгаа сонирхолтой зүйлс байвал комент хэсэгт үлдээж болно. Би дараагийн дугаарууд дээр оруулах болно. Суугаад дэмжиж subscribe хийгээрэй. За тэгээд дараагийн дугаараар бүгдээрээ тун удахгүй уулзцгаая.